Дархуул аймгийн хэмжээнд 110 математикийн багш ажиллаж байна. Боловсрал 2032 хөтөлбөрийн хүрээнд Дархуул аймгийн засаг даргын санаачлагаар ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш нарыг чадахжуулах сургалт эхэллээ. Математикийн багш нарыг чадахжуулах сургалт 1 жилийн хугацаанд 3 удаа хичээлэн 3 жилийн хугацаанд үргэлжлэх юм а. Эхний сургалт 4-р сарын 7-ны өдрөөс эхлэн 11-ний өдрийг дуустал 5 хоногийн хугацаанд 3 багт хуваагдана. Тойргийн системээр агсан төвчний хүнд бодлогыг олон талаас нь бодож сурах арга зүйг эзэмшүүлэхээр зорж байна. За сургалтыг Монгол Улсын их сургуулийн математикийн тэнхимийн багш доктор Дид профессор Баяр Жаргал, R3 сургалтын төвийн багш Базар, математикийн багш Дави Одон нар удирдан явуулж байна. Өнгөрсөн жил R3 сургуулийн төвийн зүгээс Дархуул аймгийн 15-аас доош ажилласан нийт багш нарын дунд математик Teachers League гэсэн уралдааныг 5 удаа явуулаад энэний үр дүнд ямар дүгнэлт хүрсэн гэхээр ер нь залуу багш нарыг бодлого чадварыг дээшлэх шаардлагатай байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Сургуулийн гол зорилго нь бол ер нь математикийн багш хамгийн чухал шаардлагатай юм бол өөрөө бодлогоо олон аргаар олон талаас нь судалж бодож чаддаг болох нь нэг номерын асуудал. Дараа нь арга зүй сурах арга одоо сурах заах арга зүй бол өөрөө амьдрал аяндаа сурах дараагийн асуудал байд юм а. Тийм учраас энэ удаагийн зорилго бол 3 төвшөндөө бүх багш нарыг тодорхой хэмжээний бодлого бодох чадварыг дээшлүүлэх, аль болох олон бодлого бодуулах, ялангуяа стандартын бус хөндөвтөр болгонуудыг бодох аргачлал сурах юм зорилготой сургалт явж байгаа. Хоёр дахь сургалт бол 108 сард вакуумдсан сургалт амралтын газар 7 хоногоор явагдах төлөвлөгөөтэй. Дараа нь 3 дахь сургалт өвлийн амралтаараа 5 хоног сургалт ийм жилд 3 удаагаар 3 жил явагдах юм хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа. Аймгийн хэмжээнд жилд нийт төгсөгчдийн 70 орчим хувь нь математикийн хичээлээр эсэлтийн шалгалт өгдөг байна. Энэ тус сургалтын үр дүнд залуу багш нарын ур чадвар нэмэгдэж, сургалтын чанар сайжрах зэрэг олон давуу талтай юм.